Яг миний найз бол хийдгээ хийсэн одоо намайг тайван байлга би н одоо хин жоохон хорвоо ертөнцөөр явмаар байна. Энэ л би өөрийнхөө баймаар. Бид нар сая 8 сарын 8-нд одоо ер нь тоглох ч би тоглолтоос боги 3 хоногийн өмнө очив шүү. Бат өглөө гэл. Битэштэй яг ярил л та сач. Сайн сэтгэлтэй хүн шүү. За тэгээд энэ олон жилийн турш тэгээд бишгүүл олон юм харууллаа да. Тэгээд тоодгүй ч байж одоо яг ингэж байхгүй болсныхан дараа яг л тал нь байхгүй болсон юм шиг санагдаад байна. Яг нэг энгийн хүмүүс хараад за энэ чараад энднэ гэмээр зөрөгтэй шийдвэрүүдийг гаргадаг. Гэхдээ бурууж исэн төв хэрэн л байхгүй шүү. Би биэндээ уусна гэдэг шиг чи бас ямиг айтаахан тайлбарлаад хэлж чадахгүй нэг тиймэрхүү хүмүүс л дээ. Тэр коронавигийн үеэр цаашид сандарч босож гүйж монголчуудаа дуудыг тоглолт хий, дуу хий бас л агуу хүн л дээ. Тоглолтоо хийсэн. Магадгүй дуудснаар ганц нэг хүн ирсэн ч байх. Тэр саататай сонгоц ингэсний дараа нисэн л гээдсэн. Магадгүй нисэн ч гэж магадгүй. Энэ нь бол цаа чин байхгүйсэн бол тийм зүйл хийхгүй л байсан баг. Хамгийн гол нь гэр бүлийнхнээс нь бас их эмзэглэж ирсэн. Тэрнээс чинь фэйсбүүкээр шуугаад байгаа та нараас би өчүүхэн төдий ч эмзэгдээгүй. Хамгийн гол нь тэр донд чи миний танд үгийг авчихсан нэг ширхэгч хүн байгаагүй. Тэртэргүй одоо намайг яаж явах вэ хамаагүй ах чинь би тэдний бицүүгэнд яагаад хамаатай байх гэж тийм үстэй. Би онгоцоор нисэд очноо хоёулаа ямар дуусах чи бодож байгаараа гэл. Би яг тэрнийхээ өмнөхөө өдөр нь ингээд за өтрлөө хоёулаа ингэ шүү манлаа хоёулаа ингэ шүү очроо чи дууга бодож байгаараа гэд хэлцэнэ мартчих. Очроо дүүн юм чи хэлцэн байгаа штэ. Тэгээ тэгжсэн сайцах чинь онгоцоор нисэж очно л. Одорт нь юм уу хүнд ихтэй аргаа барахаараа бас янз юм хийдэг гэж би анх загинж байгаа хгүй. Ерөөс холбогдохгүй цаахгүй ш. За чич миний дүү яхаа болцсон юм байна гэж бод. Авахлаар нь авсан зор ихтэй загиндгийн байгаа ч. Ахаа би ингэвэл те за чи бит худлаа яриад ах чи энд л явж ичгээ зураг гараад ирэх болов гэд би ингэж байгаа ингээд. За тэгэл дүүдээ бууж өгсөн дөө. Энэ систем хэн тэнийг янз янзын одоо юу ч гэдэг бос таалагдахгүй тийм хийх нь сонирн биш. Ахыг олж авахгүй ч яваа. Тэр зорилго нь надад үнэхээр бууж өгөхөөс замгүй байсан надад. Систем үнэхээр мундаг байсан. Би тэр Малайзийн гудамжинд би ганцаараа алхаа явж иргээд нэг лайвыг үзчихсэн. Үнэхээр мундаг залуу. Чич төрсний хойноос тэгнэ үстэй. Тэгэн шүү дээ. Тэр хайгаал явна шүү дээ. За тэгээд намайг ахаа гэж хүлээж авал төрсөн ах чи болъё гэж дүүнэрт хийчихэл байж байгаа би. Өөрөө яа гэж бодож. Би угаасаа л ганцхан юм боддог. Юурсаа миний амьдрал тэр аяараа аз жаргал сайн хүмүүс дунд байсан. Гэтэ ганцхан л юм бүр ганцхан бурхнаас би гуугаад үнэхээр би яг таны хэлдэг шиг ингээл очиж юм бол ээжигээл баярлалмаар санагдаад байдаг. Нэг өсвөр наснд байсан болохоор тухайд нөө ээжигээ баярлуулна ч гэдэм үү. Нэг тийм бодохгүй нэ юм уу яжаад алдсан болохоор одоо амар харамсдаг шүү дээ. Тэр үед очил баярлалмаар байна. Ямар нэг юм байдлаар. Тэгээд ёо миний нөгөө дургуй баяр, дургуйч гэжтэй амар хэцүү баяр болгонд хүмүүс дуртай байдаг да.
Би Мартин 8 дургүй ш. Тамир сонь байна уу? Яа тэгэхээр ээжигээ баярлуулж чадаагүй болохоор. Тэр өдөр нөгөө хүн болго ээжигээ баярлуулдаг. Сошиал болоод телевиз ойр тойрны хажуутлын бүх хүн баярлуулж чаддаг болохоор. Яа би баярлуулж чадаагүй дээ гэдэг. Гаднаа ингээд энийгээл энэ тийм нэгэл би явж байгаа. Баяраа тэмдэглэл өөрөө. Тэгтэл цаанахгүй нэгтэй. Байгаад идэв. Тийм болохоор яг тэр үед очих юм бол нөгөө нэг харин тий ээжигээ нэг тэр үе чинь би чинь нөгөө жоохон болохоор мэдхгүй л дээ. Мэдхгүй байгаад би ээжигээ бараг бэлэгч авч өгөөгүй, үзэж байгаагүй. Гинэн тэнэг байж аад ээжийг алдсан болохоор одоо нөгөө нэг ингээд ирэхээр ээжигээ баярлуулж байгаа хүмүүсийг харахаар хатархад дээ. Бас нэг ярихад би бас жоохондоо их муухай зүүдэлдэг байлаа. Одоо миний энэ байгаа энэ шивээс борооны хар үл энэ ч 6 туслаагаа. Энэ бол миний ойр дотны алдсан 6 хүн. Энд чинь нэг тусал нь улаан байгаа. Тэр нь манай ээж. Тэгээд энэний утга нь болохоор энэ хүмүүс одоо хүртэл миний дотор бороо мэт асгарж байгаа гэсэн утгатай. Би энэ 6 хүний 5-ыг нь өнгөрөхөөс өмнө зүудэлчихсэн. Ам нэг л уушиг нэг гэж тий. Нэг олон хүнд хэлж байгаагүй л да. Манай ээж амиа оруулж ирсэн. Тэгэд миний амиа хорлох бодлыг анх өгсөн хүн манай ээж юм байгаа. Тэгэл ерөн сэтгэл готрол ирсэндээ бүх юм хоосон болоо л тэ. Утгагүй болоо. Ер нь айгүй олон жил тэгж явсан. Яг юуны төлөө амьдраад байгааг нь мэддэхгүй гудамжинд тэ. Зүгээр л өнөө маргаш харгацаагаал зүгээр л хөгжилтэй байх гэж юм шиг. Өөртөө үрсгээд үү? Тий, өөрийгөө тэгж харагдаж, өрөвдөж. Тэгэд сүүлд ойлгоход бол өөрөө ямар нэгэн утга учир гаргаж, бүтээж, тэрнийхээ төлөө зорж явахгүй юм бол амьдрал ч угаасаа утгагүй юм биш шүү дээ. За ингээл хичээлдээ ингээл явах гэжээс ч урдаас хамт нэгч орж ирэл. За минь дөөнд хичээлдээ явахгүй. Сэтгэлээрээ ээжин гэсэн байна. Тэр үед би жоохон байсан ч гэсэн үхлийг ойлгодог байсан. За энэ дахиж ирэхгүй гэдгийг би мэддэг байсан. Тэгэл тэр орой хамгийн момоо бүтээдэг шүү дээ. Тэгэл жижиг өрөөнд дэгч битээр байдаг байсан. Тэгэл жижиг өрөөнд ороод орон дээр хөвтөл нүдэн анил нээс чи хавж өрөөнд сэрж шүү. Ирч гаднаас ээж ороод ирсэн. Тэгээ надтай оройжон гоё юмэрсэн өглөө болтол. Одоо зөндөө юм загсан. Тэгэл юм ярьж байгаа л нүдэн анил нээс чинь би тэлчиж өрөөндөөс ирсэн. Тэгэл уулзах хүсэл ихтэй байсан юм байна да. Хэлэх юм ямар ч талаас ингэж болтгоо хэлж байгаа юм байна да л гэж үзсэн. Тэгэл тэрнээс хойш юм зүудлээгүй дээ. Аваагаа алдсан хүн бол архил найз болдог. Тэрийг үсэ бүгд мэдж байгаа. Манай авч гисэн бас 3 жилиг тэгж давсан. Тэгэл 3 жилийн дараа одоо болсон. Тэгэл тэнд нэг юм байсан амьдрал чинь тэгэл 3 жилийн дараа нэг энд очсон байгаа шүү дээ. Окей. Даун болсон. Одоо өстой. Буцаа. Тэгэл шууд тэгтээ тэндээс босохдоо энд байсан амьдрал энд очсон. Одоо энд байгаа. Магадгүй би энд авчих үүрэгтэй.